Дараагийн мэдээ. За уулын спортын олон улсын хэмжээний мастер Амула компани ерхий захирал Ариун Зул дэлхийн ноён оргил Эверестэд авирч Монгол улсынхаа төрийн талбайг мандуулан өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүлийнхэн болон хайрхан аялагч клубын гишүүд Амула компани хамт олон угтаа авсан юм. Ариун Зул нь далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөр торших Эверестийн оргилд гарсан Монголын 17 эмэгтэй 5 дахь уулчин болсон байна. Орондоо ирлээ. Сайхан байна. Хамгийн гол нь уулчин хүний хувьд эрүүл саруул буцаж ирнэ гэдэг бол ерөөсөө яг 100% одоо гүйцэтгэл хэрэгцээл гэсэн үг. Яг миний одоо 15 жилийн хугацаанд нөгөө өөртөө тавьсан чаленж бол дэлхийн 7 ТV-ийн 7 ноён оргилыг одоо авирж дуусгана. Тэгээд тэр чинь ганцхан уул гэхээс илүүтэйгээр танин мэдхүү одоо хүн ам зөө тэгэл одоо аялал жуулчлалын маш гоё танин мэдхүйн тийм талбарууд байдаг. 7 ТV-ийн 7 ноён оргилд гарах нь. Тэгээд тэрийг ямар ч байсан одоо энэ жил гүйцэв. Тэгээд одоо надаа нэг үлдсэн байгаа. Тэр нь Индонезийн Карстенс гэж уул байгаа. Цаг агаар хүнд салхи цас ихтэй байсан уулчдад ихээхэн сорилтыг дагуулж байсан гэдгийг тэрээр ярьж байлаа. Мөн Эверестийг зоригсдын 50% нь л зорилгоо биелүүлж байжээ. Ууланд авирахаасаа буух нь илүү хэцүү гэдгийг мэдэх учир түүний буусан тухай мэдээг сонсох хүртэл ээж нь олон хоног нойргүй хонж охиноо хүлээсэн байна. Охин маань ингээд сайхан аялаа яваад ирлээ. Миний охин ерөөсөө багасаа их дандаа тийм ууланд авирах дуртай. Аавыгаантайгаа дандаа энэ богдуулмуудын бүхүүлүүдээр ирж явдаг. Ер нь манайхан ууланд их дуртай. Хөгсөн залуугүй. Охин маань тэр өв уламжлалыг аваад одоо их сайхан авираад 8848 метрийн өндөрт одоо дэлхийн өндөр цаг дээр гараад ирсэн маш их баяртай байна аймаа. Ариун Зул уулын спортоор хичээлээд 15 жил болж байгаа. Тэр дундаа сүүлийн 2 жилд нь дэлхийн ноён оргилуудад авирахаар бэлтгэлээ бацаажээ. Тэрээр дэлхийн 7 ноён оргилын 6-ад нь авираад байгаа юм а. Даршин сонирхуулгад Эверестийн оргилд Монголын уулчин Гавьяа Тамирчин өсөх баяр анх мөрөө гаргасан байдаг бол анхны Монгол эмэгтэй уулчин нь Гавьяа Тамирчин Гангаамаа юм а.